Энэ 7 хоногийн PowerPoint 2019 програм дээр өгөх зөвлөгөө бол фото зургийн альбом хийх гэсэн сэдэв байна. PowerPoint програм дээр Awesome Blank Slide үүсгэе. За эндээс Insert tab дээр давшаад Photo Album гэсэн зэснээс New Photo Album гэсэн мөрийг сонгож ажиллуулна. Нэмэлт цонх гарч ирэнгүүт File Disk гэсэн icon дээр давчлаа. Стандарт файлын хөтөч гарч ирэнгүүт зургуудаа Shift товчийг дарангаа бүгдийг нь сонгоод Insert товч дээр давчлаа. За Pictures in Album гэсэн хэсэгт альбомд орох зургуудын жагсаалт бий болсон харагдаж байна. Тухайн зургийн өмнөх дөрвөлжин идэвхжүүлээд дээш доош нь харсан сум дээр товшин зургийн гарч ирэх дарааллыг өөрчлөх боломжтой юм байна. Эсвэл тухайн зургаа сонгоод Remove буюу альбомоос хасах үйлдэлийг хийж болно. За бид Brightness буюу гэрэлтүүлэлт, Contrast буюу ялгарлын түвшинг X гэж багасгах боломжтой нь энд харагдаж байна. Мөн зургийг Rotate буюу эргүүлж тойруулж болох нэ. New Text Box гэсэн icon дээр давшаад шинээр текст бичиж оруулах слайдыг үүсгэж болно. Альбомоо үүсгэсний дараа энэ text box дээр давшаад оруулах текстээ бичиж өгнө. За би сая үүсгэсэн text box мөрөөг сонгоод Remove буюу арилгалаа. Альбом Layout буюу альбомын зохион байгуулалт гэсэн хэсгийг харъя. Цаанаасаа тохируулагдсанаар Fit to Slide буюу слайдын хэмжээгээр гэсэн төлөв байж байна. Нэг слайд дээр нэг зураг байна гэсэн үг юм. За эндээс 2 болоод 4 зургийг нэг слайд руу оруулах боломжтой сонголтуудын харагдаж байна. Зургийн хүрээг Frame Shape гэсэн төлөвөөс сонгох боломжтой юм байна. За сонголтууд хийсний дараа боллоо гэж үзвэл Create товч дээр товшино. За ингээд зургийн слайдууд бий болсон харагдаж байна. Эхний слайд гарчгийн слайд байна. Гарчиг оруулж өгч болно. За эсвэл энэ слайдыг сонгоод маусны баруун товчийг товшоод Delete гэсэн командыг өгч арилгаж байна. За одоо слайдууд автоматар солигдох тохируулга хийж өгөх хэрэгтэй байна. Инкэндүүд Slide Show зэстэр товшоод Setup Slide Show гэсэн icon дээр товшноо. За Setup Show гэсэн нэмэлт цонхны Show Type гэсэн хэсгийн Browsed It Kiosk Full Screen гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлж өгөх ёстой. Энэ төлөвийг сонгосноор компьютерийн гарнаас Escape товчийг дартал слайдууд автоматар ээжлэн гарах болно. OK товчийг давшлаа. За одоо слайдууд солигдох үед Transition буюу шижилтийн эффект хийж өгөх хэрэгтэй байна. Эхний слайдыг сонгоод эцсийн слайд дээр Shift товчийг дарангаа бүгдийг нь идэвхжүүлээд Transition гэсэн тав дээр товшино. За эндээс Reveal буюу илрүүлэх ил гаргах гэсэн шижилтийн эффектийг сонгож өгье. За duration буюу үргэлжлэх хугацааг 2.5 секундээр авъя. On mouse click гэсэн мөрний идэвхжүүлгийг авч өгнө. After гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлээд 3 секундын үргэлжилттэй гэж утгыг оруулж өглөө. За ийм байдлаар слайд бүрд өөр transition effect өгч болно. За мөн хугацааг нь өөрчилж болно. Манай тохиолдолд бүгд ижил байхаар тохируулж өглөө. За одоо үзье. Slide Show гэсэн icon дээр тавьчлаа. За зургууд дэлгэц дүрэн гарч иж байгаа ба зургууд автоматар айчмаар солигдож байна. За энэ зургийн альбомд цаана background sound оруулаад өгвөл бүр айтайхан болно. За оруулж өгч байна.
За дахиад slideshow icon дээр тавшиж үр дүнгийг харъя. За энэ байдлаар найзуудаа бид нар PowerPoint програм дотор фото альбом хэрхэн хийх тухай ойлголтыг энэ хэсгээр үзэж дуслаа.